зүйлийн талаар тий эсвэл энэ номныхаа талаар ч юм уу одоо үлдсэн богино хугацааг та одоо нэг ашиглаад сайхан үг хэлнэ үү гэж хүсэж байна. Оросын холбооны улсын Сибирь нутгаар явж байхад үндэсний цонх тусалж ирсэн. Америк нэгдсэн улсын нутгаар явхад бол тэр шал өөр аялал шал өөр ертөнц. Тэр чинь дандаа гаднаас одоо цагаацлж ирээд суурьж амьдэрсэн одоо олон үндэстний нэгдэл шүү дээ. Үндэстэн ястны хувьд ярихад тэр уугуул индианчуудаас уулзчихсан сонирхолтой яриа байт юм лээ. Тэр индианчууд нь болохоор одоо бид нар одоо өг дээц бид нар бол цус нэгтэй гэсэн хэдиж одоо бид нар одоо тэдний их сонин цифр тоо гаргаж тавьд юм лээ. Анх одоо энэ европчууд Америк төвд орж ирж байхад одоо энэ индианчууд доод нь 100 сая, дээдл нь 250 сая индианчууд амьдарч байсан гэдэг юм лээ. Энэ Америк төвд. За тэгээ европчуудыг одоо колончлсноос хойш бол одоо хүн амынх нь ерөөсөө 1% хүрхгүй одоо хувилдсан байна шүү дээ. Тэгээд тэр индианчууд одоо яаж зовж одоо тэр Америкчууд те тэр европчуудаа яаж аимшигтай геноцид явж ирсэн. Энэ геноцидын тухай ярьсан яриа. Тэгээ одоо тэр өөрсдөө төрөлх нутгийнхаа одоо нутагтаа амьдрахын төлөө тэд чинь ингэж тэмцэжсэн. Тэр тэмцлийн тухай бас цугас ярьдیں۔ Тэр индианчуудын хувь тавилан бол үнэхээр өстой хэцүү түүхтэй ард түмэс юм байна. Тэгээд тэр индианчуудаа ёс заншлаад зарим нэг одоо тухайлбал тэр яриа хөөрөөгөр нь болохоор тэр 2 3 юм уу 5 6 овхоо биш үү? Хойд тэрийг айл юу гэж нэрлэдэг юм лээ. Одоо хотлоо айл те. Айл Монгол үг байгаа байхгүй. Газар усны олон газар усны нэр ч гэсэн одоо яг язгуураар монгол хэлтэй монгол одоо нэршилтэй холбогддог гэж холбогдсон ярьд юм лээ. Тэгээд тэр тэмдэгний төвчтөнд бий л те. Одоо энэ одоо Америкийн нутгаар явсан энэ дээр байл. Тэгээ энийг бол одоо тэр Америк нэгдсэн улсын нутгаар явсан аяллахын 2 бат номыг бичгээд одоо энэ аяллаа дунд одоо тохиолдсон тэр сонь тохиолдлуудыг бас би бас аханаас нэмж бичиж оруулахаар тэр файлд бэлтгэсэн байгаа. Тэ. Индианчуудтай уулзсан тийм сонирхолтой яриа байд. Индианчууд гэдэг энэ 3 монголхон гээ явж ийн хэр хүн хүлээж авсан гэж. Их сайхан хүлээж авсан байлээ. Тэр тэгэл одоо 70 гарцаан тэр нэг эскимос гэж үндэстэн байгаа штэ. Тэр эскимостой ерөөсө машины одоо бензин төгөөгөр газар уулзал тэр эскимос залуу яасан гэсэн гэлээ нөгөө 3 ч дагуулчаад гэртээ хоноолаад манад өсө дахиж 3 хонсон ч болно айгуу сайхан тэгж хүлээж авч байгаа байхгүй. Монгол хэр мэдчихээн. Айгуу сайхан хүлээж авсан. Үнэхээр одоо энэ монголчуудынхаа нэр төр эднийг бол манай энэ аяллахын бол үнэхээр гаргаж авсан юм лээ. Одоогоос 20 жилийн өмнө одоо монголчуудын сэтгэлд одоо очиг бадрааж монголчуудын тухайн үед эдийн засгийн хямралд орсон сэтгэл санааны тэр дарамтыг баг болов одоо нэмгэлээ гэсэн сэтгэлээс өвөрлөн одоо Сүхбаатарын талбайгаас 4 сарын 15-нд гарсан энэ эгэлхэн 3 монгол хүний одоо энэ түүх энэ ном багтаж байгаа. Энэ 3 маань явсан газар болгондоо Монгол орноос сурталчлах банхарнохоогоос сурталчилж эцсийн бүлэгт одоо 93 оны 11 сарын 26-нд одоо Ситл хотод мөнхөд нойрсох одоо Пүрслэгийн шард цэцэг өргөснөөр энэ аял өндөрлөж байгаа. Тэгээд одоо эрхэм үзэгч та бүхэнд одоо хэлгээд одоо санхүүжилттэй хувьд гэж байгаа хэцүү байна да гэж хэлмээр байна. Одоо өөр одоо юу хэлэх вэ? Одоо энэ ном бол гарнаа. Би энэ итгэлтэй байгаа. Одоо энэ номыг гарсан хаана хэдүүл сайхан номын баяр хийгээд ингэж дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье. За тэр ирвэл Батгар суулт удахгүй бас ном хэлэхтэн гарна гэж найж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч 40 минутын сонирхолтой яриа өрнөсөнд баярлалаа үзэгчдийн сонирхолтой санагдсан байх. Бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. Таны цаашдын одоо ажил үс чинь өндөрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За тэрнээс гадна одоо энэ номыг одоо бас тухайн телевиз хамт олонд би бас дурсахыг гэж бодож байгаа. Та бүхэн энэ одоо сайхан хүлээж авна уу? За түр кадра яцгаарай. За ингээд одоо Бадарчин 93 аялын дараах одоо номыг нэвтрүүлэхт одоо урьж одоо сэтгэл санаа хаваалцсан танай телевиз хамт олон дүүнэртэй ажлын өндөр амжилт хүсэж одоо энэ номын дээжийг одоо өгч одоо баяртай байна. За баярлаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. За баярлаа.
Харсан бүх мөнх биш юм билээ. Дуулаад сэтгэлийн хүч өгсөн. Дуулах тусам чамайгаа таньсан. Дуулаар бороо шивдэг наачганд. Дууны сайхан үлддэг билээ. Амьдрал аз жаргалыг надад билгсэн. Амжиж харин сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойр минь чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртээ гэгэн Монгол минь